Энэ удаагийнхаа бид хамтран хөөж подкастын оюун бодол гэдэг удаагийн дугаар Монгол хүний халуун сэтгэлтэй үзэгчдэд байгаа. Сайн үсийг сануулж үлээ гэсэн. Даах ухамсар гэдэг. Амар мэнд байцгаана уу? Эрхэм хүндэт Хомсрын хөөж подкастыг маань хүлээн авч үзэгч сонсогч түмэндээ энэ амгалан сайхан өдрийн мэндийг хүргье. Өнөөдрийнхөө подкаст нэвтрүүлгээр та бүхэнтэй Токиогийн их сургуулийн тархи судлалын хүрээлэнгийн эрдэмтэн доктор Чин Зориг та олзуулах гээд байж байна. Тэгээ бид хоёр энэ одоо миний ярьдаг далд ухамсар гэж ярьдаг тий. Тэгээ сэтгэл гэж ярьдаг. Энэ зүйлүүд маань тархи судлалын хувьд ямар үйл явц энэ тархин дотор явуулж идэг тухай сонирхолтой яриаг та бүхэндээ эрдэмтэн хүний одоо эрдэм мэдлэгээс энгийнээр одоо ойлгох ийм ярилцлага хийх гээд битээр бол одоо сууж байгаа. За тэгээд танд манай нэвтрүүлэгт маань оролцож өргөдөж тэ урилгыг маань хүлээн аваад тэгээд энэ олон түмэнд маань үзэгчд маань тэр их эрдмийн сан уурхайнаасаа нээж гаргаж өгч юм эрдэнэс өгөх гэж байгаад баярлж байна. Талархлаа гэд. За багштай бас их талархлаа. Тэгээд энэ сайхан одоо эрүүл мэнд хүний энэ сайн сайхны төлөө ялангуяа сэтгэлийн дотоод энэ мөн чанар сайн сайхны төлөө маш их үйлийг хийж бүтээж хүмүүсийн дотоод аз жаргалыг гэрэлтүүлж хүмүүст энэ одоо бодит баялагийг сэтгэлийн гэрэл гэгээг бэлгэлж явдаг ийм сайхан үйл ажиллагааны нэг хэсэг болоод энэхүү подкастэнд оролцохын аз завшаан тохиож байгаад бас миний хувьд туйлын их баяртай байна. Эдгээр хол алсын зайнаас ч гэсэн хоёр сэтгэл нийлэхлээр яаж ингэж уулзаж энэ шитэн барилдаж өнөөдрийн подкаст их сайхан болгох гэж бодож байна. Тэгээд нийт үзэгчтэй бас одоо энэ сайхан өдрийн мэндийг дэвшүүлье гэж бодож байна. За тэгээд та манай үзэгчдэд бас өөрийгөө нэг маш товчоор танилцуулбал. Тий. Миний хувьд яг энэ анагаахын шинжилгээний үндэсний их сургуульд анх физиологийн багшаар анагаахын сургуулийг төгсөөд эмч мэргэжилтэй хүн л дээ. Тэгээд багшаар ажиллаж байгаад тэгээд физиолог гэдэг нь яг одоо энэ анагаах ухааны суурь. Гэхдээ одоо хүн яаж эрүүл байх вэ гэдгийг тухайл ярьдаг. Одоо анагаах ухааны гол философч гэж ярьдаг энэ шинжилгээний би суралцаж явсан л дээ. Тэгээд энэнийг ингээд сурч явж явах үед ер нь хамаг юм энэ оюун ухаан дээр тарих гэдэг зүйл дээр очиод ингээд төгжигдээд гэж хэлэх юм уу те очичоод нэг гацчаад байсан. Тэгээд энэ утгаараа ч гэсэн ер нь дэлхийн өндөр хөгжилтэй оронд энэ тарих судлал гэдэг энэ өрний анагаах ухааны чиглэлээр наривчилж судалж сурья гэсэн юм хүслэр мэлцэл төрөөд 10 жилийн өмнө одоо их нутгаасаа гарсан байна. Тэгээд сурах зүйл маань их байсан учраас эхэндээ 1 жил болно гэж яваад л одоо 10 гаруй жил ингээд сурах эрдмийн хойноос л явлаа. Тэгээд энэ маань бас эргээд одоо хүмүүст ойлгогдоод ингээд яригдах хэмжээнд хүрж байгаа нэг сайхан. Тэгээд анх 10 жилийн өмнө би энэ оюун ухаан судлал ийм орон зайн төсөөлөл гэдэг ярихлаар ойлгодог хүн байдаг байсан л та. Одоо харин ингээд энэ чиглэлээр хүмүүс маш их одоо тренд болж байна гэдэг энэ орчин хэллэгээр ярих юм бол тийм энэ сайхан болж байгаад бас миний хувьд их баяртай байгаа. Тэгээд энэ подкаст нь ч гэсэн энэ тухайгаа ярилцъя гэж бодсон шин. За баярлалаа тий. Тэгээд та бол одоо бас их даруухан өөрийгөө танилцуулаад байна л та. Жохон өнгөрөөд өгөхгүй. Токиогийн их сургууль гэдэг чи одоо дэлхийн хамгийн шилдэг сургуулиудын нэг штэ. Хэн нэгэн хүссэн хүн очоод одоо доктор, профессор эрдмийн хүрээлэнд ингээд эрдмийн ажил хийгээ явах нь витгий хэл цэвэрлэгчээр нь ажилд орж чадахгүй. Энэ бол үнэхээр яг үнэндээ бол дэлхийн хамгийн топ технологиудыг эзэмшиж байгаа энэ хамгийн өндөр хөрөнгө оруулалтуудыг авч энэ тархи судлалынхаа салбарт энэ Япон дотор тэргүүлж байгаа. Би мэдээж Тояма их сургуульд бол өөрийн докторийн зэрэгээ хамгаалчаад тэрнийхээ дараа бол одоо энэ дараагийн агсан түвшний судалгаа хийх зорилгоор энэ Токиогийн их сургуульд гэдэг энэ
өшөө нарийн мэрэгжлийн төвшөнд ажиллах ийм одоо прожектууд дээр ажиллаад эхэлсэн. Үнэхээр тийм одоо эзэмшиж байгаа, ашиглаж байгаа зүйлсүүд маань бол үнэхээр одоо энэ манай энэ дэлхий дээр бодитоор юу хийж чадж байгаа хамгийн дээд түвшний энэ технологиуд дээр л ажиллаж байна л да, яг нэг хэлэхэд. Тэгээд ер нь баг Монголоос одоо тарих судлалын хамгийн шилдэг эрдэмтэн гэвэл баг таныг нэрлэхээр юм шиг байлаа шүү дээ. Би бол тэгж одоо анзаарсан гэж хэлэх юм уу? Тий. За Монголоос ч гэлтгүй ер нь энэ дэлхийн хамгийн шилдэг тарих судлалын тэр лабораторид ажиллаж байгаа хүний хувьд тарих судлалын дэлхийн энэ салбар, шинжлэх ухааны энэ салбарт ажиллаж байгаа топ эрдэмтдийн нэг нь гэж таныг бол албан ёсоор нэрлэх юм байлээ шүү дээ. Тэгээд тэр мөрийгээ хэлээд өгөхгүй маа яаж Тэгээд мэдээж энэ эрдмийн ажилд чинь бол дэлхийн нийтэд одоо тэргүүлэх одоо олон тэрбум хүмүүс дотроос ялгарч шигшигдэл энэ салбарт чинь бид орж байгаа шүү дээ. Гэхдээ бол цөөхөн хэдэн одоо дэлхийн томоохон лабораториудын хамтарсан ийм төвшөнд бол ажиллаж байна. Тэгээд яг хөө мэдээж олон сайхан багш нар одоо энэ эрдэм номын түүчийг залгуулад явж байгаа хүний хувьд бол нэг их одоо ингээд дөвийгээд яахын зэргээр бол ингээд эрдэмтэй хүмүүс бол бас надаас миний эргэн тойронд маш их байна. Гэхдээ бол тэр төвшнгөөрөө бол мэдээж одоо маш их ахилаад энэ 10 хэдэн жилийн хугацаанд бол одоо эргээ бодоход одоо 6хан настай малын зах дээр зогсоод ингээд мөрөөдө зогсож ирсэн тэр жоох хүүхэд дэлхийн том лабораторид ирээд одоо энэ технологиудыг эзэмшээд тэгээ хүнд одоо хүн хүнээс илүү юм ур чадвар гаргаад ингээд зогсож байгаа бол үнэхээр бас энэ зөвхөн минийх гэж хэлэхээс илүү бас энэ өвөг дээдстэй биднээс энэ үйл өмжлөл надад ингээд өвлөгдөж ирсэн энэ сайн сайхан бүхнээс л энэ зүйл урган гарч байгаа гэдгийг бол хов хүний хувьд мэдэрсний үндсэн дээр бас одоо багшийн хэлж байгааг бас их хүндэтгэн хүлээж авч байна. Яагаад гэвэл зөвхөн миний хичээл зүтгэл гэхээс илүү бас энд чинь маш олон хүмүүсийн хүсэл зорилго энэ нөгөө сайнны өрөөлөөр би миний бүттгэн байна гэдгийг л сүүлийн үед маш их ухаарч ойлгож эхэлж байгаа л да. Яалтчгүй л одоо Монголын нэг бахархалт хөвөн мөн л дөө таач одоо. За тэгээ хоёулаа одоо ярианыхаа сэдв рүү оръё. Бид нар тархиа удирдд юм уу? Эсвэл тарих биднийг удирдд юм уу гэдэг байгаа шүү дээ. Энэ их сонио асуулт болчиход байгаа байхгүй юу? Тийм яа харахгүй их сонин. Тэгээд одоо жишээ нь биднээс ингээд энгийн амьдрал дээр одоо жишээ нь нэг одоо хоолны дэглэм барайл турах гал нэг зориг тавиал эхлэхлээр чинь хин намайг удирдах байна гэдэг ер нь хамгийн эхэлж өөрт тулдаг нэг асуулт байгаа юм л да. Их сонин мөртлөнгөөс биднээс яг ингээд өөрөө өөртөө ажиллах гал эхлэхлээр л энэ асуулт ер нь хамгийн дөрвөлж толгорч эхэлдэг гэж байна. Төвчхүү яах вэ гэдэг яг нөгөө нэг хүсэл зориг тавиал. Тэгэхээр миний хувьд бол тарих гэдэг зүйл бол удирдаг гэхээс илүү их зохицуулдаг хэрэгтэй юм уу гэж анзаарагддаг. Тэгээд энэ одоогийн байдлаараа ингээд хүний бие дотроос ингээд удирдлагын системүүдийг ингээд хайгаал яваал байна. Гэхдээ энэ дотроос бол одоо миний хувьд ингээд миний олж мэдэж ойлгоод төсөөлж энэ тарих судлалын энэ одоо судалгаануудын үр дүнгээс ингээд анзаарагдж байгаа зүйл бол зохицуулдаг талдаа бол их дөөцгөөц санагддаг. Тэгээд яг хүний тарих бол бидэнд ингээд ямар нэгэн шийдвэрүүдийг ямар нэгэн нөхцөл одоо энэ бодлуудыг бол одоо олон талаас нь авчирч өгч байна. Энэ ингээд биднээс энэ удирдлага бол өөрөө маш олон одоо системүүдийн нийлбэр цогц төр бий болдог учраас яг энэ намайг удирдах байна гэхээсээ илүү тэр олон хүчин зүйлсүүдийн баланс гэж хэлэх юм уу те тэр нэг огтлол дээр биднээс удирдлага явд юм бол тийм байна. Наад чи одоо нөгөө буддийн ухааны хоосон чанар руу явах гэдэг шүү дээ.
би гэдэг зүйл байхгүй. Тэр бол хоосон чанар. Тэр бол худал хуурмаг одоо нэрийн төдий зүйлээ гэсэн юм яригддгийн. Тэгээд яг би гэдэг тэр мөн чанарыг хайхаар олдгоо бичдэг. Аа яг юу байгаа. Тэгээ намайг одоо юу өдөртэй байгаа юм би гэж яг хаана юу байгаа ингээд ямар ч тэр нь бол ямар ч хоосон чанартай юм болж таар. Тарих судлаас бас тэр чинь зохолдож шүү таны ярианаас сая. Гэхдээ харин бас яг тэгжил олдоод байгаа юм да. Ер нь олон зүйлийг ингээд судлаад тэгээд гэдгийг хаагаад явангууд тэр чинь сүүлдээ нэг юм юу биш. Нэг юм бөөмлөг бодгалын чанартай биш. Би гэдэг нь өөрөө түгээмэл болоод байгаа. Олон юм маш олон логоос бүрдэж байгаа. Одоо монголчуудын бол тэр мөнх тэнгэр гэж байгаа. Нөгөө бурхантай нэгдмэл гэж байгаа. Тим ойлголт руу цаашаа яваад. Тэгэнгүүт тэр хүн чинь одоо өөрийгөө би гэд одоо энэ махан биеийн би гэж заагаад ирсэн бол одоо дараа нь тэр чинь одоо нэг гэгэрл маягийн юм болох гэдэг шүү дээ. Дараа нь та биегээ заа гэх юм бол бүх оршихуйг заах хэрэгтэй болчихно. Яг яг ер нь тийм одоо нэг зөвхөн өөрийнхөө одоо энэ дотор байгаа энэ өөрлөгөө заагаад энэ бүх юмыг биш энэ оршихуй нэг хэсэг болоод ингээд хувираж байгаа юм шиг би ч одоо ингээд энэ тархин дотроос хэн намайг удирдах байгаа юм бэ гэдэг энэ зүйлсүүдийг хайгаад эхлэхлээр яг л одоо таны саяны энэ тодорхойлсон энэ мөн чанар бол яг явж очиад байна л да. За. Яг гайхалтай. Та бол яг тэр эрдэм шинжилгээний тарих судлалынхаа замаар яг энэ одоо энэ чи гэгэрл штэ. Хорвоогийн мөн чанарыг таних тий. Одоо шүтэн барилга, хоосон чанар шүтэн барилгыг таних тэр зам руу явцсан хүн юм биш штэ. Ер нь яг миний одоо энэ судалгааны тарих судлалын салбар neuroscience гэхэлэр их олон аргаар тархийг судалж байна л да. Гэхдээ миний сурсан судалсан салбар болохоор behavioral neuroscience гэж хэлж байгаа юм л да. Өөрөөр хэлбэл тарих гэд биднээсийн энэ толгой дотор байгаа энэ нэг хар хайрцаг гэж хэлээ л да. Тэгээ энэ дотор нь ямар нэгэн процесс болчлоо. Тэгэхэд гадаад ертөнцид биднээс нэг биеэрээ нэг үйлдэл хийнэ дээ. Тэгэхээр энэ хоёрын үйлдэлийн давхцлаар биднээс оюун ухааныг энэ завгарчилдаг л гэсэн үг л дээ. Тархин дотор нэг нейрон ч юм уу те мэдрэлээс ямар нэгэн үйлдэл хийлээ, ийм үйлдэл хийхэд гадна биднээс ямар нэгэн хөдөлгөөн хийлээ. Энэ хоёр хөдөлгөөн ингээд давхцаж байгаа учраас энэний цаана оюун ухааны ийм процесс явчихжээ гэдгийг л таньж мэддэг ийм одоо судалгаа нь эксперимент буюу судалгаа хийгээд одоо тайлбарладаг тийм юу гэсэн үг л дээ салбар. Тэгэхээр яг л энэ дээр ингээл эргээд очихлаар тэр оюун ухааны дээдэлтэй хоосон байгаа байхгүй юу? Тийм байна тий. Хоёр объектив А, Б гэсэн хоёр юм нүдэнд харагддаг зүйлийг хоорондох хөдөлгөөнийг нь одоо харилцан үйлчлэлийг нь судлаад гурав дахь тэр энэ зүйл байна гэдгийг илэрхийлдэг. Тийм байна. Тэгэхээр тэр хоёр харилцан үйлчилж байгааг судлангууд гурав дахь тэр хоосон оюун ухаан яалтчгүй байгаа юм байна гэдэг нь таны эрдэм шинжилгээгээр гараад ирнэ гэсэн үг юм байна. Гарч ирнэ гэсэн үг. Бас сонирхолтой байна шүү. Тэгээд тэр удирдаад байгаа оюун ухаан тэгвэл хоосон болчихно. Хоосон болчихно. Тэгээд яг айлын гэхээр барих барьцгүй. Тий. Хэмжих одоо ийм одоо биднес чинь шинжилгээ ухаанаар бол нэг юмар хэмжээд те ийм хэмжээтэй ийм жинтэй ч юм уу ингээд тавьсан чинь одоо энэ квантум ертөнц гэдэг янгот ч одоо жин маск болоод эхэллээ. Одоо фотон гэрэл гэдэг ийм зүйл рүү яваад орчлоо. Гэтэл бас тэндээс одоо бас оюун ухаан чинь тийм гэрэл байна уу гэхлээр яг ийм гэрлээ гэдэг юм уу тавьсан юу байхгүй байгаа шүү дээ. Тийм учраас оюун ухаан бол одоохондоо бидэнд бол ийм ансаг мэд гэсэн мөртөөсөө байгаа гэдгийг бүгдээрээ мэдээд бүгдээрээ толгоогоо одоо оюун ухаандаа захирагдал өнөдөр бүх зүйлийг хийгээд явж байгаа шүү дээ. Тэгэхээр наад чи бол их сонирхолтой юм байна. Яг одоо нөгөө хумсар гэгэрлийн онлуудтай нийцэх гэдэг шүү дээ. За бурхан багшийн сургасан тэр хамгийн агуу одоо гэгэрлийн огшим нь болсон сургаал нь бол хоосон чанар бодийн сэтгэл гэж байгаа. Тэгэнгүүт энэ хоёр нь хоорондоо салшгүй холбоотой нэгдэнэ гэж байгаа. Тэгээд яагаад вэ гэхээр
бие гэдэг зүйл чинь энэ махан бие биш юм байна гэдгийг таниад тэгээд тэр цаад хоосон ухамсар юм байна гэдгээ таниад одоо сүнсч гэж яриад байгаа. Тэгэнгүүт тэр хоосон ухамсар гэдгийг таньсан чинь тэр хоосон ухамсар нь өөрөө ямар нэгэн ийм бодгал биш, ямар нэгэн барих байрц тийм хэмжээ хязгаар зааг ялгаа байхгүй. Ерөөсөн окторгоо мэд түгээмэл болчихно гэж байгаа. Тэгээд тэр окторгоо мэд түгээмэл ийм болчингууд чинь би гэж бодоод байгаа зүйл маань бүх оршихуй болоод хувирчна гэж. За тэгэхээр би өөрийнхөө төлөө байхын тулд таны төлөө байх хэрэгтэй болчихно гэж. Би өөрийнхөө төлөө байхын тулд хорвоо ертөнцийн төлөө, амьтдын төлөө нөгөө их болсон 6 зүйл хамаг амьтны төсөйн тулд гэдэг. Ингээ бодийн сэтгэлд эндээс нь гараад ирнэ гэж. Тэгээ өөртөө үнэхээр их хайртай бол бусдад их хайртай байхаас өөр аргагүй тийм нэг чамд оршихуйг л тэр одоо нөгөө бэлэг гэдэг байгаа шүү дээ, тий. Гэгэрлийн тэр чанд бэлгийн нүдээр бэлгийн мэлмигээр хараад таниад тэгээд ингээд би нь бол байх нь байна. Гэхдээ харахад бол ингээ хүн байна. Гэхдээ оюун ухаан нь болохоор яг энэ зөвхөн бие махбодоор биш оршихуй хорвоо ертөнц даяаран ингэж нэг юм оршихуй хорвоо ертөнцийн төлөө гэсэн агуу хайрын сэтгэлээр ингэж оршиж байгаа нэг тийм ер үсийн оюун ухааны оршихуйг болвол нирван. Тийм оршихуйд орохыг нирван болох гэж. Нирван одоо долгион болох. Яг утгачлж орчуулвал долгион эрчим энерги. Гэхдээ зүгээр нэг юм 220-ын гүйдэл шиг гэрэл шиг тийм энерги биш. Тэр нь ухаантай. Асар их ухаантай, асар их хайр инрэлтэй. Тийм эрчим энерги болоод энэ хорвоо ертөнцид түгэх юм бол тэрийг гэгэрэл гэж. Тэрийг болоод нирван гэнэ гэж. Тийм төлөвт орох гээд бидний сүнс олон төрөл ингээд суралцаад л яваад байгаа гэж. Нэг иймэрхүү маш энгийнээр тайлбарлах юм бол нэг иймэрхүү номлол цааш айлдаад байгаа шүү дээ. Тэгээ энэ үнэхээр одоо ингээд нэг юм таны бас эрдэмээр батлагдах гэдэг нь үгүй юу? Ер нь одоо энэ долгион гэдэг таны саяны хэлсэн энэ зүйл их сонирхолтой. Миний бас нэг судалгааны ажил дээр биднээс энэ тархины одоо энэ төрөчийн цахилгаан гүйдлүүд биднээс энэ тархин дотор мэдрэлийн чинь өөрөөсөө цахилгаан ялгаруулж хоорондоо хамтарч нийлж бие энергээ юм цахилгаан гүйдэл дамжуулна. Тэр гүйдэл нь өөрөө тийм долгионлог шин чанартай. Бүр давтам. Одоо нэг тийм одоо давтамжийн өгж байгаа долгионууд өөрөө гэсэн одоо энэ одоо бодол оюуны кодтой байна гэж үздэг байна. За. Тэгэхээр энэ талаараа ингээд үзэхлээр биднээс энэ оюун санааны долгион гэдэг чинь бол яхахгүй байгаад байна л да. Тийм байна. Тий. Би бас тэрийг тайлбарладаг шүү дээ. Тархин дотроо л бодол яваад байгаа юм биш ээ. Бидний бодол гэдэг бол тархинасаа биенээсээ гадагшаан цацарч идэг нарны гэрэл шиг тийм ээ. Ингээ цацарч идэг ийм долгион тархинасаа ингээ гараа яваад байгаа юм аа. Тэрийг хэмжиж болоод байна. Тэрийг хэмжээд байгаа чинь тархины бичлэгийн аппарат юм байна. Тэгэхээр хүн ингээд нэг юм ямар бодол бодож байгаа чинь өөрөө хорвоод ертөнцид өгж байгаа энергийг цацруулж байгаа таны те долгион. Тэгэхээр та хорвоод энэ бодлоороо сэтгэл гэж хэлээд байгаа те сэтгэлээрээ бодол мэдрэмжээрээ юу өгөөд байна? Тэрийгээ та авна. Эний чинь бол нөгөө үүлийн үүр гэдэг байгаа. Тэ сайхан гоё эрчим хүч өөрөөсөө ялгаруулаад цацаад хорвоо ертөнцид өгөөд байх юм бол хорвоо ертөнц таны тэр бодлоос ч авсан эрчим хүч долгионоор цэнэглэгдэнгүүтээ таныг шагнаад за одоо нэг энгийн хүнд бол нэг иймэрхүү бүдүүлэг маягаар хар ухаанаар гэдэг шиг те иймэрхүү юм ярьдаг шүү дээ. Харин үнэхээр яг одоо нэг одоо юу гэж хэлэх юм бэ? Би бас энэ долгион байдаг энэ зүйлсүүдийг ингээд анзаараад ингээд судалгааны ажлуудыг хийж байгаад бас зүгээр байхгүй шүлэг өчнэ. Энд чинь ганцаараа сууж байгаа юм чинь. Хүн гэж ер нь юу гэсэн юу юм бэ те? Ингээд дэлхий дээгүүр тарааж тавьсан юм датчик гэдэг одоо нэг бурхан одоо тэндээс мэдээлэл цуглуулах гээд нэг биднээс нэг одоо энгийн нэг сенсор тавьчихдаг те. Тим юм уу гэдэг ингээд юм асууж байгаа хэлбэрээр нэг юм шүлэгдээд бичсэн байдیں۔ Тэгээд тэр маань яг санаанд орж ийн л та. Яг л ингээд биднээс нэг юм одоо энд байгаа юм хэлбэр төрс амьдралаа хамгийн чухал бодохын оронд энэ орчлон ертөнцийн мэдээлэл дамжуулдаг юм оюуны юу байдаг
юм биш үү гэсэн ийм юуг бол яг ийм харахгүй төсөөлөгдөд байгаа юм. Тэгэхээр ааха. энд бол биднээсийн хоёр одоо ухаан хоорондоо очиж уулздаг л гэмээр л харагдчихээн л да. Тийм үү. Их сонирхолтой юм байна. Яг ингээд та ингээд энэ одоо бурхан багшийн тэр сургаал номлол гэгэрлийн тухай номлосон. Тэр чинь үнэн гэдэг шүү дээ. Хорвоогийн чанд үнэн. Ил ингээд нүдээр бол харагдахгүй боловч чандтаан бол бодиттой байгаа үнэн. Тэр чандаас ургасан үзэгдлүүд нь болохоор үр дагаврууд нь болохоор энэ хорвоо гэдэг шүү дээ. Тэгэхээр чин тэр чандыг таньж ижил тэрнээс ургаж гарч ирсэн энэ амьдралыг таних зөв зам нь тэн дээр байгаа байхгүй юу? Энэ амьдралтай ингээд зурлаад энэ амьдралын ил орчин үзэгдэлтэй зурлах юм бол тэр чандыг бол танихгүй учраас төрөлдөхийн нэмэр гэж. Тэгээ яг тэрнтэй ингээд танихыг бүр нь харьцуулаад энэ хоосон чанар бодийн сэтгэл за тэгээ бүдийн гүн ухааны их олон ойлголтууд билдэ. Энэ эднүүдтэй ингээд харьцуулаад таны наадгаж ингээд гаргавал их гоё юм гарахаар юм биш үү? Тэгэхээр тэгээд та бүхний бас энэ яг бурхан багшийн сайхан сургаалууд эднийг ингээд сонсоод байхад ингээд биднээсийн философи сэтгэлгээ энэ нөгөө нэг олж авж байгаа одоо судалгааны экспериментал дата байгаа шүү дээ. Тэрийгээ биднээс ингээд ойлгож ухаарж байгаа тэр зүйлс маань бол өшөө их нөгөө харж байгаа вижн гэж хэлэх юм уу те. Тэр маань илүү их өргөн хүрээнд хардаг. Энэ нөгөө нэг энэ мэдлэг гэдэг бол бас их чухал мэдлэг байгаад байгаа. Та бол их тийм юу эрдэмтэн байгаа баха. Наад одоо хүрээлэн дотроо их өөр эрдэмтэн байгаа баха. Ягаад тэгэхээр эн чинь Монгол хүн шүү дээ. Тэгээд бүдийн гүн ухаан сонирхон монголчууд ч өөрөө бас одоо за дээхэн үедээ бол тэнгэр шүтлэгтэй гэдэг байгаа. Тэр тэнгэр шүтлэгтэй гэдэг байгаа чинь таны саяны ярьсантай бас их адилхан юм ээ л дээ. Тэнгэр гэдэг байгаа чинь тэнгэр дотор бүх зүйл багтдаг шүү дээ. Тэнгэр чи өөрөө бүгдийг багтаасан нэгэн агуу юм том оршихуй. Тэнгэрээс тусгаар зүйл юу ч байхгүй. Бүгд тэнгэр дотор л багтана. Тэгээд тэнгэр тэнгэрээс ангид тустай юм юу ч байхгүй мөртлөө тэнгэрээс бас нэгдвэл бас биш. Ингээд тустай тусгаар байгаа. Тэгсэн мөртлөө тэнгэр бүгдийг нэгтгээд оршоод байгаа нэг юм. Тэгээ тэр монголчуудын бас нэг энэ хорвоогийн мөн чанар чандыг таних нэг арга нь бол энэ тэнгэрээ харж байгаа таньдаг байсан юм шиг байна. Тэгээ ингээд тэнгэр энэ монгол ахуйтай тэгээд ийм нэг ийм сонин ийм юутай гэх юм те дотоод оршихуйтай хүн тэнд нэг ийм эрдмийн ажил хийхэр чинь бас нэг ийм сонин эрдэмтэн байгаа юу? Их сонин ер нь бол хүн ингээд оюун ухаантайгаа ажиллах их сонин юм л анх ингээд энэ экспериментал дата энэ юмыг одоо цуглуулж байгаа шүү дээ. Би одоо докторт ороод өөрийнхөө сэдвийг ерөөсөө өөрийн болгож ойлгохгүй би 2 3 жил явсан. Хүн одоо ингээд нэг юм автоматар цээжлээд ярих юм бол нэг болчих шүү дээ. Тэгэл нэг асуултанд гэхлээр нь бэ гэж хариулаад. Гэтэ өөртөө ингэж уусгаж авах гэж надад цаг хугацаа мөн чанарт нь ерөөсөө хүрч чадахгүй байж. Тэгээд нэг л өдөр ингээд Монгол гэрт дотор өөрийгөө оруулж суулгаж байгаа юм шиг төсөөлөл. Тэгэл энэ орон зайн төсөөлөл гэдэг чинь ерөөсөө ийм юм биш тэгэл хан татгад одоо өн тооноос нэгсэлэл бүх юмыг одоо бүх нөгөө нэг шинжилгаанаар олж байгаа тэр нөгөө мэдээллүүдээ тэрэнд ингээ хуургаад тэгэл ирсэн чинь надад ерөөсөө ингээд тэр шинжилгааны ажил их амархан болж эхэлсэн. Ерөөсөө юм ингээ шинэ юм одоо гараад өхөр мал байх хэвээр гэл тэр нь хаана вэ гэдэг ингээд одоо энэ гадаад ертөнцөөс энэ дотор юу байгааг хайж болж байгаа байхгүй. Тэгэхээр тийм юм байх хэвээр гэдгийг чи яаж мэдээд байна гэж. Тэгээ энэ мэтчлэнгээр ингээд юу л юм байл л те ер нь таны гээд гадна байгаа зүйл бол биднээс дотор байж л байгаа юм байна. Их сонирм. Гадна дотор буй бүхэн гадна буй гэж. Тийм. Эхлэл нь бол мэдээж дотор байсан болохоор би жоохон ингээд гадна байсан юм мэдээж энэ дотор энэ дотор хайж байгаа болохоор энэ дотор байж байгаа гэж явахлаар яг л бас алдаа дотор бас байгаа л гэсэн үг л тийм. За тэгээд хоёулаа юу одоо нэг сэтвэсээ хазаагаад жоохон явж яана л да. Ер нь бол юу
тарих судлаач эрдэмтэн хүний хувьд тэгээд эмч хүний хувьд одоо бидний энэ хийж байгаа ажил байна шүү дээ. Хүний ухамсар, оюун санаа, сэтгэл зүйн өөрийнхөө биеийг эрүүл болгож чаднаа. Өвчлүүлж чаджээ. Өвчлөлтсөн учраас өнөөдөр та байна. Гэж байгаа нэг ийм одоо энэ чинь нэг онолч гэх юм уу юу ч гэх юм те томьёолол байна шүү дээ. Тийм Та байна. яг энийг юу гэж үзэх вэ? Би ерөөсөө энэ одоо уламжлалт ангаах ухаан, энэ ангаахын суурь боловсрал дээр ч гэсэн энийг маш их яригддаг л да. Жишээ нь энэ физиологи гэдэг миний энэ суурь шинжилгээ ухаан. Хүн ер нь эрүүл байна гэдэг бол нэгдүгээрт бие махбод энэ биднээс юм бүтцэлдэг талаас харж байгаа. Хоёрдугаарт нь энэ function буюу үйл ажиллагаа чинь хүн гээд энэ цогц байлаа гэхэд энэ дотор чи ам гээд нэг юм тасралтгүй мөнхөд орсож хөдөлж байгаа юм нэг сая биднээс ярьж байгаа энэ оюун ухаанлаг шин чанартай ийм нэг юм хоосон чанартай ам гээд ийм нэг зүйл байна шүү дээ. Тэгээд энэ үйл ажиллагаа явж ижил биднээс амьд гэж байж байгаа. Тэгээд энэ бие махбодын физиологийн гэж яригддаг энэ үйл ажиллагааг одоо хэвийн явуулахын тулд маш олон тэр нөгөө нэг хүчин зүйлсүүдийн зохицолгоон дээр ингэж урсаж судсаар маань цус одоо энэ агаар энэ бүх зүйл чинь болоод шүтэн барилдаж явж байгаа шүү дээ. Энэ шүтэн барилдлага дотроос ямар нэгэн зүйл нь алдагдахад, ямар нэгэн зүйл балансаа алдахад тэндээс бол тэр үйл ажиллагааны үндсэн одоо үр дүн те шалтгаан үр дүнд нь очиод өвчин үүсэж байгаа. Тэгэхээр ерөөсөө энэ бие махбодыг эцсийн эцэст им өгөөд эмчилдэг гэхээс илүү им өгөөд тэр алдагдж байгаа тэр функшн юм үйл ажиллагааг засаад хэвийн болгох тэр орлогоодыг хийж байгаа. Тэгэхээр өөрөө өөрийгөө засдаг механизм бол хүний бие дотор угаасаа байгаа. Өөрөөр хэлбэл аль нэг тийшээ хазаахад тэр балансыг тэгшилж идэг энэ дотоод хүч бол энэ физиологийн дотоод тэгтээ тэргүй өөрийгөө эрүүл авч явж тэр олон насыг наслаад одоо энэ хүний биеийг бий болгоод явж штэ амьдралыг бий болгоод. Тэгэхээр ерөөсө дотоод хүч нь бол өөртөө байгаа. Тэрийг ингээд засахад биднээс жишээ нь эмийн бодисоор юу байдаг вэ? Алдсан одоо дутагдсан тэр бодисыг нэмж өгөөд тэр юг одоо алдагдсан тэр механизмыг л одоо сэргээхийг оролддог гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр алдагдсан юм чинь урд нь угаасаа тэр биед байсан учраас тэрийг нь одоо хамгийн гол нэг одоо та бүхний хэлээд байгаа концепц бол энэ оюун ухаанд энэ ухамсараас нь чиглүүлээд тэр алдааг засъя гэдэг. Энэ бол үнэхээр одоо байх боломжтой угаасаач байсан бэлээ. Яагаад гэвэл манай энэ одоо уламжлалт хангаахан бол ерөөсөө им там хөлтөө дандаа сэтгэлийн засч өгдөг. Ер нь бол сайн эмч муу эмч юм уу те янз бүрийн эмч нарын ялгаа хаана байд юм бэ гэвэл тэр хүнтэйгээ харилцаж тэр сэтгэл итгэлийг нь хайж олоод тэгээд им тангаа өгж байгаад хоёр эмчийн ялгаа гаргаад байгаа шүү дээ. Өгж байгаа юм бол яг адилхан. Тэр утгаараа бол ингээд одоо сэтгэл буюу мөн чанарт нь ингэж тулгаж эмчлэх гэж байгаа. Энэ юуг бол би бол одоо үнэн голосоо дэмждэг. Энэ талаас ч ингээд өөрөө өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр ингээд олон жил явж байна. Энэ үйл ажиллагаатай маань ч гэсэн ингээд их ойролцоо байсан учраас ингээд их ойр дотно. Бас нэг юм эрдэмтэн хүнээр, эмч хүнээр өөрийнхөө хийж байгааг батлуулах гэдэг нь шүү дээ. Батлсан үг хэлүүлчих гээд үзээд байна те. Гэхдээ яагаад батлагтаач та бид хоёр энд батлагтаач гол нь биш. Угаасаа энэ зөв жам юм байлээ. Би энд нэг шин юм яриад байгаа юм биш. Угаасаа те хэдэн мянган жилийн турш хүн төрлөختөө өөрөө мэдчихсэн. За өнөөдөр ч гэсэндээ мэдж байгаа. За тэгээд бүр тэр сүнсэнд нь зөнд нь хүртэл байж идэг юм байлээ л дээ. Тэгээд за сүүлийн үеийн одоо ингээд та ч өөрөө мэдчихлээ. Бас эрдэмтэд бас хэлээд яриад байна те. Нэг бус эрдэмтэд маш олон эрдэмтэд хүний бие өөрөө өөрийгөө эдгэх боломжтой. Тэгээ өөрөө өөрийгөө эдгэх тэр нэг юм чадамжийг нь сэргээж өгөх байдлаар хүнийг ангаах нь бол хамгийн зөв байна. Гаднаас ингээд энэ нөлөөлөх арга бол бас тийм сайн арга биш байна. Арга ядсан л арга юм да гэдэг ийм дүгнэлт бол олон талаас гараал байгаа юм бэл.
Ер нь багшаа ийм байна л да. Энэ шинжлэх ухаан гэдэг маань сүүлийн 100 гаруй жил бол хаашаа явж исэн байг вэ? Одоо нөгөө Кантынхаа философийнхаа дагуу бүх эд эрхтнүүдийг жижиглэж хуваагаад одоо нөгөө нэг эсийн молекул хүртэл нь ингээд бүгднийг ингээд тараад ингээд жижиглж хамгийн жижиг нь юу вэ гэдэг ингээд нэг 100 жил явлаа л да. Тэгээ хайгаад ер нь бол одоо сүүлийн 20 30 жил юу хийгээд эхэлж байна гэвэл одоо бүгдийг нь буцааж одоо түлхүүр цааж шиг ингэж эвлүүлдэг тоглоом шиг эвлүүлж эхэлж байна. Хаана энэ эвлүүлдэг тоглоом хаана ирээд ингээ баазагдаж байна вэ гэвэл мэдээж тархин дээр ирж баазагдаж. Тэгээ биднээс бол ингээд одоо энэ бүхэл том юмыг ийм молекулын төвшөнд ойлгосон юм том системтэй болж чадж байна. Энэ одоо том системийн шүтэн барилгын тухай яриад эхлэхлээр л одоо энэ одоо та бидний өнөөдөр ярилцж байгаа энэ сэдвийн гол хин хаана юу хоосон чанар гэдэг юм руу ч явах гэдэг шүү дээ. Яваад ороод байгаа байхгүй тий. Зөв. Тэгээд одоо ингээд би бол яг яалтчгүй хараад байгаа байхгүй юу? Энэ хүний өвчин юунаас үсч юу? Яавал энэ хүн эдгэрэх байна гэдгийг ингээд одоо нэг эмч ингээд нэг сканер даад тэ MRI рентген зураг аваад хүнийг оншилж байгаа шиг л нэвчвэрт чинь тодорхой харагдчих واخгүй яалтч. Тэгэхээр чинь би бол одоо энэ даргачлаасаа ухарч няцахын арга байхгүй. Гэтэл чинь бол ингээд нэг ялангуяа эмч нар ч гэх юм уу одоо нэлийн юм үүсэх хандлагатай хүмүүсээс их таардаг байхгүй. Тэгээ ийм сэтгэл зүйтэй ажиллаа хүнийг идэгэн гэж байхгүй. Хүнийг одоо юу яахын нэмрээ, дөрөгдүүлэхийн нэмрээ, өвчний өтгөрүүлэхийн нэмрээ ч гэдэг юм уу. Гэтэл яалтчгүй үнэн байх та. Одоо би тархины хавдартай ч юм уу, тархины ийм асуудалтай нэг ийм 100 хүнийг суулгаж агаад тэгээ би нэг бүрчлэн тэр хүмүүсийн сэтгэл зүйтэй ажиллах юм бол тэр бүх хүмүүс нэг төрлийн тийм зан аран шиг илрүүлж чадна. Арай өөрөөр хэлбэрээр илэрнэ. Гэхдээ бүгд хит их боддог ч юм уу. Хит өөрийнхөө зүтгээд ингээд нөгөө муухарлна гэж хэлдэг чинь муухарлаад байдаг ч юм уу, зөрөөд байдаг ч юм уу. Тэ энэ хорвоотойгоо ингээд зохицож чадахгүй ганцхан өөрийнхөө тэр биегээр ингэж муухарлаж хүчээр хийх гээд хахаар тэр нөгөө яг тэгж ажилтдаг тархин дээр нь асуудал гараад ирт юм билээ л. Нэг иймэрхүү багцааны иймэрхүү зан аран шиг бүгднгээс илрүүлчих чадна. Тэгэнгүүт энэ 100 хүнийг буцаагаад ийм биш болгоод илүү найрсаг хүний нөгөө санал тавихаар нь тгийгээ хүлээж авдаг те. Тэгээ хүнийхээр эн чинь ийм байна гэхээр нэрэ тийм ч юм уу бас байж болох юм ингээд нэг юм уян хатан нээлттэй бусдыг хүлээн зөвшөөрсөн тэгээд өөрийгөө ингээд нэг эвтэйхэн зөвөр ойлгуулж чаддаг, зохицож чаддаг бусдтай тий. Нэг ийм харилцаатай, нэг ийм эвтэйхэн сэтгэлтэй болгоод бүгдийг 100 хүнийг 100 гуулангийн би өөрчилж чадах юм бол баталгаатай тэр 100 хүнийг 100 гуулангийн идэгэн. Тэр харамсалтай нь тэр 100 хүн 100 гуулаа ингэж өөрчлөгдөж чаддаггүй байхгүй. Тий. Одоо тэр л асуудал байна. Тэгэхээр эн чинь яалтчгүй энэ үнэн бэ штэ гэд би бас ингээд хүмүүст харуулмар санагддаг. Тэгээ эсэргүүцээд байгаа хүмүүсүүд. Тий одоо нэг ер нь бол би бас эргээл ингээд боддгийн анагаахын сургуулийн 1 2 дугаар курс энэ баг курсүүдэд биднээс энэ тухай бас их үздэг юм байлээ. Ер нь янз бүрийн багш нарын энэ тухайн үед нөгөө нэг нэлцэнхай гэж хэлэх юм үү те одоо амьдрал үзээгүй шинжлэхаанаа ингээд нэг хичээлээ чинь нэг дөнгөний өгөөд нэг тэгээ дуусгадаг энэ физиологи гэдэг юм энэ анатом гэдэг юм энэ сэтгэл судлал философи одоо анагаахын гүн ухаан гэдэг юмнууд орно шүү дээ. Тэрийг ингээд нэг чихнийхээ хажуугаар ингээд их биднес өнгөрөөдөг юм байлээ л те. Эргээ бодлоход тэр багш тийм үг хэлчихсэн байх шүү гэдэг одоо би бас ингээд эргээ боддог байхгүй анагаахт нэг Эрдэнэ самбуу гэдэг хөшөөд байсан. Тэгээд тэр хүн дандаа behavior гэж ярьдаг. Биднээс арга тэр хүнийг ингээд одоо тэр хүнээр ингээд дахиад олон лекцийг сонсох юмсан гэж одоо тэр хүний хэлж исэн юмны үнцнийг ойлгож хэлж байгаа байхгүй.
Тэгэхээр тэр нөгөө мөн чанар тэр нөгөө сэтгэлийн одоо behavior гэдэг хоёулаа нэгэнт ярьсан чинь зан төрх тэр хүний нөгөө нэг байнга үйлддэг ингэж давтаж ухамсартай болон ухамсаргүй байдлаар ингээд хийдэг өдөрт хэд дахин давтдаг юм чи өөрөө буруу бие махбодод нөлөөтэй болоод ирэхлээр өвчин болж байгаа байхгүй тий. Тэр чинь нөгөө нэг балансаа алдчихж байгаа. Тэр чинь хоёулагийн ярианд гарсан. Тэгэл энд баланс маань одоо урсгал ус руу нэг жоохон ингээл хор хийгээл ахад тэр чинь тэр чигээрэл хортой ус болно шүү дээ тий. Байнга хийгээл. Яг тэрэн шиг л биднээс энэ бие махбод руугаа биднээс энэ тархи ухамсараараа дамжуулаад дандаа сөрөг бодлоодод ах юм бол нэг юм жижигхэн уутанд ингээл сөрөг хорл бие рүүгээ урсгаад байгаа. Тэгээд тэр маань эргээл нэг газар очил өвчин л болж байгаа юм л да тийм ээ. Тэгэхээр энийгээ засаад өгөх юм бол урсгал ус чинь өөрийгөө цэвэршүүлдэг шүү дээ. Тэрнтэй адилхан энэ оюун ухаан гэдэг чинь байнга урсч идэг учраас буцаагаад өөрийгөө цэвэршүүлж байгаа байхгүй тий. Тийм байна. Тэгэхээр бол яг таны хэлснээс би тэгж хэлмээр санагдлаа. Ер нь бол би шинжлэх ухаанд итгэдэг, танаа энэ юмд чинь итгэхгүй гэдэг нэг хүмүүс гардгийг мэрсэр. Гэхдээ тэгж хэлж байгаа хүн нь өөрөө нөгөө шинжлэх ухаан гэж яг юу вэ гэдгээ мэдэхгүй. Тийм хүн л тэгж хэлдэг юм байна да гэж сая таны ярианаас бодлоо. Шинжлэх ухаанч биш, өөрөө нөгөө шинжлэх ухаанаа мэдэхгүй хүн бидний хийж байгаа ажлыг үгүйсгэх юм байна да гэж бодсуулаа сая таны ярианаас. Бас их инээдтэй. Тэгээд над руу бичгэлээ чи одоо энэ хүмүүсийг үгүйсэг гэж за бас тэгээд одоо юуг нь үгүйсгэх юм бэ? Наад хүмүүсийн чинь одоо шинжлэх ухаан чинь бодитоор хэмжиж үзээд хүний одоо энэ дотоод сэтгэлийг гэгэрүүлээ тэнд байгаа хүмүүсийн тэр амьдралын чанарыг нь өсгөөд энэ хүмүүсийн чинь хийж байгаа үйлдэл хийсэн юм чинь хэмжигдэхүйц тэгээд одоо тэр нөхцөл байдлыг үнэмлэхүй ингээд дээшлүүлээд шүү дээ. Тэгээд яагаад би одоо тийм сайн үйл хийж байгаа хүнийг одоо эсэргүүцэх хэрэгтэй тий. Миний одоо энэ хүсэл мөрөөдөл зорилготой нэг л зам дээр явж байгаа хүмүүстэй чинь би энэ хүмүүсийн үйл ажиллагаа сайн сайхан байгаасаа л гэж бодоод явж байгаа. Ястаа хүн болж таарч байгаа зү тий. Тийм байна. Юу одоо ингээд яг тарих судлаач хүнээс би асууя л да. Би бол ингэж тайлбарлалтын. Тэгээд бас зөв тайлбарлаж гин үгүй юу гэдгээ ч асууя. Дөрөв нэг хоёрсан behavior те. Тогтцсон дадал болцсон бүр насаараа тэгээ хөвшцэн үйлддэг. Бас автоматар үйлдэж идэг. Тэр нэг зан дадлууд байдаг шүү дээ хүнд. Өөр нарийн ингээд. Хүн өөрөө тэрийг буруу гэдгээ ч мэддэггүй. Тийм зан дадал нь өвчнийх нь шалтгаан, өвчин үүсгэж нь болцсон байдаг байхгүй. Өчигдөрхөн би нэг хүнтэй таарад ингээд ярьж исэн чинь тэгж байна. Эмэгтэй хүн л дээ. Тэгэнгүүт өөрөө л бүгдийг болгоно гэдэг ингээд амьдралдаа ингээд зүтгээд байдаг. Бусдын тусламжийг ерөөсөө авдаггүй. Тэгээ нөхрөөсөө хүртэл мөнгө өгчөөч гэхээр ингээд сонин санагдаад ингээд нөхрөөсөө ч мөнгө авдаггүй гэж байгаа. Тэгээд ийм байхаар чинь ингээд энэ нэг тийм болохгүй зан гаран шин болчихж байна л да. Тэгээ бүр ингээд хэвшмэл ийм зан гаран шинтэй байгаа байхгүй юу. Тэгээ энийгээ өөрчлөх гэхээр болохгүй байна. Уул нь эмэгтэй хүн чинь арай өөрөөр орших хэрэгтэй байна шүү дээ. Эрэгтэй хүнээр тижэл гэж орших хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр нөгөө эрэгтэй хүн шиг нэг амьдралаа авч явдаг нэг ийм эмэгтэй хүн болчихж байгаа байхгүй юу. Тэгээ амьдралаа авч яваад байгаа нэг ийм зан нь яагаад вэ гэхээр эмэгтэй хүн шиг оршихгүй байгаа тэнцвэр алдаж байгаа учраас тэр эмэгтэйлэг эрхтнүүд дээр бас ингээд асуудал гараад байгаа юм гарч байгаа байхгүй. За тэгээд энэ нь болохоор одоо яг тархины бүтцээр нь тайлбарлах юм бол миний ойлгосноор бол ингэсэн. Тэгээ өөрөө амьдралаа авч явах гэдэг бусдын тусламжийг авч чаддаггүй нөхрөөрөө тижээлгэж чаддаггүй нэг ийм зан аран шин нь тархин дотор байнгын нэг холбогддог хэдэн мэдрэлийн эсүүдийн холболт байд юм байна гэж. Тэгээд тэр мэдрэлийн эсүүд нөгөө насан туршдаа байнга хоорондоо холбогдсоор байгаад ерөөсөө автоматар тас гэж холбогддог болсон. Тэгээд тэр тархины эсүүдийг хооронд нь холбоолохгүй өөр эсүүдтэй холбоолдог болох нь шинэ одоо холболт үүсэж байгаа юм байна гэж ойлгосон өөрийнхөө юмчид. Гэтэл тэр шинэ мэдрэлийн эсүүд тархин дотор шинээр бий болно гэдэг нь маш төвөгтэй юм байна. Би тэр нэг юм YouTube-ээр зургийг харсан байхгүй. Тархины шинэ мэдрэлийн эсүүд хоорондоо холбогдох гэж байгаа юм гинэ.
Хөөхөн амт ингээд нэг 2x ингээд өстой бие рүүгээл зүтгээд байгаа. Зүтгэж байгаа л тэр чинь нэг ийм юу шиг оо аалт шиг ч гэх юм уу нэг ийм дотроо нэг ийм бөөрөнхий тэгээд олон ийм сарвайсан хөлтэй юм шиг юм байгаа байхгүй юу. Тэгээд нэг сэжүүрээрээ ингээд нэг арай гэж нэг ийм дөнгөж ингэж холбогдож яснаа салчих юм. Тэгэл дахиад ингээд зүтгэсээр байгаа нэг юм холбогдоод тэгснэ 2 3 4 холбогдоод 5 холбогдоод ингээд олуул холбогдоод тэгээд ирэхээр юм бат холбоо бий болж байгаа юм шиг байна. Нэг тийм бичлэг хараад тэгээ яг нэг өөрөө би бас нэг жол ингээд элдвэд болоо юм судалж явдаг гэж. Энэ юм байна да хөөрхөн амтдын тархины эсүүд чи ямар хөөрхөн юм бэ гэж харсан байхгүй юу. Тийш дээ. Үнэхээр яг одоо би энэ Токиогийн сургуульд яг тэр зураглалыг хийдэг тийм судалгааны төвшөнд ажилладаг. Тэгээд тэр мэдрэлийн эсэд хоорондоо тэр мэдрэлийн эс ер нь их бий аксон гэдэг одоо мэдээллийг гадагшаа өөр эс рүү дамжуулж явуулдаг нэг хэсэг. Дендрит гэдэг гаднаас мэдээлэл хүлээж авдаг юм одоо яг түрүүчийн аазны тор шиг тийм салаалсан юм хоёр юм үндсэн бүтцтэй. Нэг нь бол хүлээж авдаг, нэг нь гадагшаага явуулдаг гэсэн үг байна шүү дээ. Их биесээ. Тэгээд тэр дендритийн хэсэг дээр одоо жишээ нь түрүүчийн таны хэлж байгаа энэ бүнжийсэн энэ юг синапс гэсэн нэрлэлтэй. Яг ийм болцоо шиг юм үүссэн. Тэр болцоонуудаар хоорондоо нийлдэг л дээ. Тэрийг биднээс бас имижинг буюу яг ингээд тэр синапсыг хооронд нь уулзж байгаа тэр юг судалдаг. Миний ясны судалгааны сэдв байгаа юм л да. Тэгээ тэрийг бол хоорондоо тэгж уулзах юм. Уулзаад мэдээлэл дамжуулахыг synaptic plasticity гэж ерөнхийдөө нэрлэдэг. Тэгээд үүгээрээ болохоор ингээд яг одоо шүн ялангуяа унтчих үед тэр нөгөө нэг ашиглахгүй болсон холбоосуудаа салгаж аваад яг таны түрүүч хэлснээр ингээд өөр эсрүү аваач зөөж одоо ашиглаж хэрэгтэй байгаа тэр холбогдмоор байгаа эсүүд рүү аваачиж холбоод тэр холбоосоо шүн одоо жишээ нь гагнадаг гэсэн үг. Шүний нойрон дотор. Тэгээд хин одоо хоёр эсэд ийм холбоос нэг эсэд нэг мэдрэлийн одоо тархинд чинь 80 хэдэн тэрбум эс байгаа шүү дээ. Нэг мэдрэлийн эсэд ойролцоогоор 10,000 байдаг гэж үздэг. Ийм холбоос. Тэгээд энэ холбоосуудаа одоо мэдрэлийн эсэд хоорондоо янз бүрийн холбоороор авч холбоод тэр нь эргээд биднээсийн аюухан энэ дадал зан үйлийг бол тэр холбоосуудаар дамжуулж бий болдог. Тэгээд яг л таны түрүүчийн хэлж байгаа үнэн л дээ яг тэр нөгөө нэг тухайн хүн гэдэг чинь тархин дотор байгаа тэр холбооснуудынхаа л дарамтанд ороод жишээ нь тэр одоо биднээсийн төсөөлөл гэдэг бол энэ олон нейронуудын нэг юм багц групп нейроны юм төсөөлөл гэдэг юм одоо төсөөлөлөд хэлэх юм бол нэг гэрэл зураг шиг иймэрхүү байдлаар биднээс төсөөлдөг. Энэ төсөөлөл бол ийм орон зайны бүтцлэг шинж чанартай. Энэ маань юутай холбоотой холбогддог вэ? Ямарваа нэг төсөөлөл бол энэ нэг уйдгартай да, энэ сонирхолтой да, энэ гоё да, энэ ямар амар юм бэ гэх зэрэгээр ингээд сэтгэл хөдлөлийн тийм төвөдтэй бас дахиад тийм давхар холбоос үүсгэждэг. Энэ нь одоо дахиад тэр мэдрэмжийн төвтэй очиж холбогдоод ийм нэг гурвал үүсгдэг их гурвал. Тэгэхээр нэг төсөөлөл, нэг сэтгэл хөдлөл, нэг тийм мэдрэмж гурав ингээд биднээсийн тархинд одоо хамгийн багадаа ийм гурвал үүсцэн явж идэг гэсэн. Тэгэхээр одоо тийм одоо түрүүчийн хэлсэн хүн бол өөрийнхөө ямиг л яахгүй болвол болохгүй шүү гэсэн тийм сөрөг сэтгэл хөдлөлийн тийм төвтэй авчиад тэр нөгөө нэг хүнээс юм авчвал болохгүй гэдэг тийм юу холбогдсон биш мэдрэмж. Сэтгэл хөдлөл тэгээ мэдрэмж холбогдсон. Тийм учраас хүнээс ингээл юм авах гэнгүүт одоо жишээ нь тэр сөрөг сэтгэл хөдлөл дээр бол ажилдаг нэг том төв бол амигдала гэж байдаг. Тэр болохоор ингээд ийм сигнал шиг ажилдаг. Хүний одоо дотор одоо нэг аюул төгшүүрийн дохио гэж биднээс тавьчихдаг шүү дээ. Нэг аюул боллоо банк гэж нэг муухай ойрлоод яг тэрэн шиг хүний тархин дотор аюул боллоо шүү гэж ингээд орилдог нэг тийм бүтэц байдаг. Тэр бүтэц бол энэ доошоогоо бол аюул их болгонд булчин бүх бие бол тийм сөрөг тийм бэлэн байдалд гэсэн юмд ордог гэсэн. Одоо нөгөө цэргийн тушаал авсан шиг л хизээч унтчихсэн байсан ч гэсэн гот тгээс ирдэг ч юм уу те. Яг иймэрхүү байдлаар
Ингээд хүний бие бол энэ одоо тархи дотроо энэ гадаа болж байгаа ямар нэгэн үйлдэлд татгаш байгаа тийм сэтгэл хөдлөлийн ийм хариу үйлдэл үзүүлээд байдаг. Энэ маань бол биднээсийн тархи бол нэг юм үндсэн хоёр ийм том систем ажилладаг. Нэг нь бол цахилгаан систем, нөгөөх нь бол химийн одоо энэ одоо бодисууд ялгардаг. Тэгэхээр энэ хоёр хоёулаа ажиллахлаар одоо цахилгаан систем ихэвчлэн төсөөллийг бий болгож байгаа бол тэр доод талд нь тэр цахилгаан системтэй холбоотой тэр химийн бодисууд бие рүү ялгарч байна. Тэгэхээр нөө дотоод шүүрэл одоо дархлаа энэ системүүд бүх бие махбодоор дамжуулаад ингээд өдөртөгдөд явчихдаг л. Наадах чинь тэгвэл юу юм бэ штэ те? Эдгээр хар бол мэдрэмж юм бэ штэ. Тэ? Цахилгаан төсөөлөл хийх үед мэдрэмж мэдрэгддэг штэ. Тэр чин тэр таны хэлж байгаа цахилгаан долгион нь химийн уруулж биед мэдрэгдэж байгаа байдал нь мэдрэмж юм байна штэ те. За тэгэхээр чин зураг доктороос асууя. Та бол манай эдгэрлийн хөтөлбөрт суусан тэгээд сэтгэлийн шид хөтөлбөрт суусан одоо манай хөтөлбөрийн төгсөгч манай миний одоо шав гэж хэлэн ш таны чи одоо хэдий том их сургуулийн доктор ч гэсэн одоо одоо шавьяан болгоод авчих гэдэг ш таныг бас тэгээд бид нар бол бясалгалаар за тэгээ бусад ийм аргачлалуудаар хүний бие химийн энэ бүтэц найрлагаан өөрчилж эрүүл болох тухай юм ярьж байгаа. За зөвхөн эрүүл болоод зогсохгүй сайхан амьдрах тухай юм яриад байгаа. Амьдралаа өөрчлөх тухай юм яриад байгаа тий. Тархиа өөрчлөх тухай юм яриад байгаа. Тэгээ энийг яг та тархи судлаач хүний хувьд, эрдэмтэн хүний хувьд энд юу дотор нь процесс болоод идэв? Энэ боломжтой юм уу? Тий. Тэгэхээр би бас таатар ойллаа те энэ бясалгал энэ дотоод ертөнцөөр аялахыг өөрөө хийж үзээгүй хүн бол ингэж ярих болох л та. Гэтэ яг ингээ боддоор хийж үзээд үр дүнгийн амсаад тэгээд өөрийнхөө энэ боломжийг ишөөлөө нээгээд те ингээд үзсэн үед бол энэ харахгүй боломжтой. Ингэж хийж үзсэн, гүйцэтгсэн хүнийхээ энэ эргээд би энэ юу болчих гэдгийг одоо өөрийнхөө инсэн судалсан энэ одоо судалж байгаа зүйлээр бол тайлбарлах гэж мэдээж оролдсон шүү дээ. Тэгээд энэ одоо бясалгал гэдэг бол өөрөө биднээсийн тархи бол ийм үндсэн хоёр горимд ажилладаг байгаа. Нэг нь бол ийм нойр буюу унтах биднээс ингээд ухамсаргүй унтчих шүү дээ. Нөгөөх нь бол биднээс ийм ухамсартай ийм горим байж. Тэгэхээр бясалгал бол биднээс ийм транс буюу энэ хоёрын завсрын горимд очиж. Ухамсарлаад байна уу биднээс ингээд удирдах одоо өөрийнхөө дотоод засварыг хийх тийм боломжтой горим дээр биднээс ажиллаж өгч байгаагаар хамгийн давуу талтай гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл түрүүн би ярианд хайлтханд орцсонтэй энэ нөгөө нэг засвар үйлчлэгээ энэ бүх юм чинь бол дандаа шүн унтчих горимд явдаг. Тэгээд бясалгалын үед биднээс яаж яах вэ гэвэл захиалгаа өгч шít. Энэ хөөе миний тэрийг нэг засаадахаарай, энийг нэг янзлаадахаарай. Би нэг одоо жишээ нь энэ нэг юм сөрөг бодлоо нэг эрг болгох гэдэг гэх давтамжуудаар тэр юг одоо синапсын холбоосуудыг авч салгаад энэ нэг сөргөөр муухайгаар боддог ус одоо энийг нэг эрг сайхнаар боддог болгох төсөөллөөр өөрчилж чадж шít. Ингээд биднээс энэ хувиргах бясалгалуудын үр шим бол маш их шít. Тийм ээ сэтгэл яаж хөнгөрч энэ бүх одоо сэтгэлийн дотоод дараасуудыг биднээс ингэж бясалгалын аргаар хөнгөвчилж болж байгаа. Нэгтэл хоёрт биднээс одоо энэ сүүлийн нийгэм маань маш их хурдтай болж байна. Мэдээллүүд их хүчтэй болж байна. Одоо уцаа нээгээл яхад бухимдалтай, гудамжинд гараад явхад ийм сөрөг ийм сэтгэл хөдлөлийн аюултай ч юм шиг ийм орчингууд биднээс хүлээж авч байгаа учраас биднээс юутай болж энд дандаа нөгөө биеийн дотоод симпатик гэж ярьдаг л да. Хамгаалалтын тийм горимд ажиллаад байгаа. Тэгтэл бие махбодыг бол ингээд сэргээдэг, тижээдэг, тэтгдэг ийм систем нь бол парасимпатик буюу дотоод бие махбодыг хамгаалдаг
одоо эрүүл мэндийг хангадаг систем бол парасимпатик систем байдаг. Тэгэхээр өдрийн 24 цагийн бараг ихэнх цагт нь тэр симпатик буюу те одоо өөрийгөө бие махбодоо дайчилсан, хамгаалсан энэ систем дээр амьдрах тэгэхээр нөгөө бие махбод өөрийгөө нөхөн төлж яадаг, засварч сервисээ хийдэг. Одоо нөгөө тэр нөгөө үндсэн нөгөө балансаа бариулдаг тэр систем маань эвдрээд байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө энэ бясалгалын төлөвт орж хүм сурах хэрэгтэй болж одоо энэ одоо залуучууд одоо өшөө залуугаасаа энэ мэдээллийн хурдтай мэдээллийн зонд бол ерөөсөө бясалгал сурахгүйгээр урагшаа явах тун хэц. Би ч гэсэн энэ мэдээллийн маш их юм өрсөлдөөнтэй нийгэмд бол бас ингээ 10 жил яаж гинт миний одоо сэтгэл зүйн ачааллууд маш их хүндэрж эхэлж ирсэн. Тэгээд энэ бясалгал гэдэг энэ зүйлтэй очроод бол одоо нэг дэмий юм санаа зовхгүй болоогүй юмыг бүтээж авчирч ирж тэрэнд одоо зовлон өөрөхгүй ингээд яг цагийн юмыг цагт нь хийгээд явах. Энэ нөгөө сэтгэл зүйн хуваарууд энэ бүх нөгөө нэг сэтгэл одоо энэ сэтгэлгээний энэ уян хатан чанарууд маш их сайжирдаг учраас энэ маань бол одоо маш чухал одоо хүн болгон хийж зархал одоо хэрэгтэй болчихдог юм байна. Их гоё тайлбарлалаа шүү. Яг бас гоё юм эрдэмтэн хүний тайлбар их гоё тусч шүү. Яг тэр те унтахтаа хүний бие махбод өөрийгөө сэргээдэг үндсэн тийм цаана чадамжтай байна шүү дээ те. Тэр нь байгаа. Унтахад тэр нь ажилдаг. Тэгтээ тэр чинь ухамсаргүйгээр ажиллах гэдэг шүү дээ. Тэгэнгүүт яг завсрын төвшин нь болохоор бясалгал хийж явах үедээ ухамсартайгаар тэр өөрийгөө засах процессыг ажилуулж болох гэдэг шүү дээ нэг юмсан тийм ээ. Харин гоё тайлбар байна шүү. Дээр нь таны ярианаас түрүүн бас би тэгж ойлгосон. Тархин дотор 80 тэрбум эс байна гэсэн тий. Тэгээд нэг эс нь 10,000 тэр синапстай гэсэн. Тийм дунджаар. Тэгэхээр чин 80,000 эс 10,000 синапсын хоорондын холболт гэхэр чин одоо тэр чи одоо хэдэн тэрбум томшгүй хүн ямар ч хүн байж болох, ямар ч зан аран шинтэй байж болох, өөрийгөө яаж өөрчилж болох те ямар агуу их нөөц бололцоо хүний дотор байдığım дээ гэд бодож илаа сая. Тэр эсүүдийн хоорондын холболт бий болонгууд тэр чин бодол, зан аран шин тэгэл мэдрэмж те тэгэл тэр биеэс цацарж байгаа долгион, энерги, химийн урвал бүх юм бий болох гэдэг шүү дээ тэндээс те. Тэгээд энэ одоо таны багш хичээл дээр ч гэсэн би их анх сонсч бас яг л хүний одоо энэ тухны хэсэгт ихтгэл өнөмшил одоо энэ шийдвэр гэдэг хамгийн гол зэг байж. Тэгэхээр ерөөсөө биднээсийн энэ аюу хааны шийдвэр бол бүх биедээ ингээд доошоо энэ бүх системийг удирддаг. Гол тушаалыг бол доошоогоос ингэж зохицуулах. Энэ систем одоо түрүүн би ярьсан симпатик, парасимпатик гэдэг хоёр бие махбодын дотор хоол боловсруулах бүх систем энэ хоёр урсгалаар л ажиллаж байгаа. Тэгэхээр ингэж ажиллана шүү гэдэг энэ том дохиог дээрээс өгдөг. Жишээ нь одоо ингээд парасимпатик гэдэг төрөчилд ер нь бясалгалын үр нөлөө бол маш олон л та. Тэгээ сүүлийн үед ингээд нөгөө тренд болж байгаа сэдвээс ингээд яхад одоо уудлын эмчилгээ, уудлс гэл гэсэн юмнууд яригдчихэв. Тэгээд одоо юм хурц стресс гэж байгаа. Тим стресс бол хүнд сайн. Одоо богинохон хугацаанд стресс аваад тэгээ буцаа буучдаг стресс их сайн. Хүн дандаа тиймд өсөж дэвшчихдэг. Архаг стресс гэж байгаа. Ингээд удаан хугацаанд биднээс ингээд нэг сэтгэлийн шаналгаатай яваад байдаг. Сэтгэл зовоод яваад байдаг ч юм уу. Нэг юм дарамтанд орчоо яваад байдаг. Иймэрхүү байдал бол хүний биед маш муу. Энэ юу бол ингээд хүний одоо жишээ нь ясны чөмгөн доторх энэ уудлис энэ гемопез гэж хэлж байгаа. Цусны одоо энэ одоо шин эсүүд байнга биднээсийн цус чинь 3 сард нэг бүр бүтэн шинжлэгдэж тийм хурдан төлжилттэй байдаг бол энэ урсгалыг бууруулж идэг. Тэгээд парасимпатик тэр одоо бясалгалын төлөвт уудлисийн одоо юунууд хуваагдлаад явж идэг тийм орчин байж идэг шин. Гэх зэргээр одоо ингээл бясалгал хийн гэдэг бол
нэг том одоо эмчилгээ одоо сүүлийн тренд болж байгаа эмчилгээг өөртөө хийж ин гэсэн үг болж таарч. Тийм байна. Бясалгал хийж байгаа бол зүгээр л эм ууж байгаатай адилхан эмнээс ч илүү өөр нөлөөтэй байгаа тийм л хэрэг болол юм бий. Тэгэхээр ерөөс одоо ямарваа нэг өвчин зовлон туслаа тухайн юг болоод нэгдүгээрт бясалгал хийж яхад давхар тэр нөгөө хэрэгцээтэй эмнүүдээ ууж болно шүү дээ. Ямар ч сарнтай харьцлах зүйл байх. Тэгэхээр нэгдүгээр ийм суур төвшнөөр өөрийнхөө физиологийг бясалгал энэ зүйлүүдээр хангаж дээр нь тэгээд нэмэлт бүр ингээд энэ өвчнийг ингээд ийм эмтэй хасрахгүй болохгүй байна гэвэл тэр эмийг аваад хэрэглээд тэгэх юм бол үр дүн нь ингээд синергист гэж ярьдаг л та. Хавсраал нэмэгдээл явж байгаа л. Яг үнэн тийм шүү дээ. Тийм сайн. Би тэгж хэлдэг шүү дээ. Ирээдүйд эм бичиж өгөхийн оронд бясалгал бичиж өгдөг эмч нар бий болноо. Одоохондоо бидний энэ ярьж байгаа ямиг ойлгохгүй байгаа хүмүүс байж болноо. Ирээдүйн хэдхэн жилийн дараа бүх өндөрлөгтөө өөрсдөө угаасаа хүлээн зөвшөөрнө. Ер нь бол одоо энэ сэтгэл зүйч гэдэг мэргэжил яаж их нэмэгдэж байна. Энд чинь хэрэгцээгээ дагаал гарч ирээд байгаа шүү дээ. Тэгээд одоо энэ одоо дунд насны хямралууд ямар их хүчтэй явагддаг болж байна те. Энэ мэтчлэнгээр одоо энэ хэрэгцээ гэдэг юм чинь өсөн нэмэгдээд шүү дээ. Бараг геометр прогрессор нэмэгдээд байгаа юм уу? 10 жилийн өмнө нейросайенс энэ төрх чинь хүлээж авдаг хүн маш цөөхөн байсан. Одоо ингээд нийгэмд шал өөр. Шал өөр болсон. Одоо нейросайенс гэж бүр сонирхоод байгаа байхгүй юу? Тархин дотор яагаад эдийн сэтгэл гэдэг чи юу юм? Тэгээ Америкийн эрдэмтэн тэр Joy Dispenza-гаа бол хажуудан асар том лаборатори ажиллуулж байгаа юм шиг байгаа юм. 7 хоногийн бясалгал зохион байгуулаад тэгэл бясалгал хийхээ өмнө нь тэр хүмүүсүүдийн ингээд маш олон 500-аад гэсэн тийм юуны үзүүлэлтүүдийг хэмжээд авчдаг. Тэгээ биеийн одоо үзүүлэлтүүд бодисын химийн найрлагын гэх юм уу да. Тэгээ бясалгал 7 хоногт бясалгал суулгаад 7 хоногийн дараа ингээ хэмжээд үзэхэд тэр үүдэл эсийн тоо, дархлааны эсүүдийн тоо гэл одоо 500-аад үзүүлэлтээр хэмжиж яхад тэр биеийн эрүүл мэндийн түвшин нь дунд чинь 64% ингээ өссөн. Тэр үүдэл эсэл гээл тэгэхэд баг ер нь юу шинжлэх ухаанаар бол тэр чинь яадаг юм дээ бас л юм хэцүү л юм шиг байгаа нэмж бийд олон болдоггүй гэж баг үзт юм да. Тэгсэн чинь 4-өөс 60% тэр үүдлисийн овсролт бие дотор нь явагдсан тэргээд тэр тайлан мэдээ тэр юмнуудыг уншихаар бясалгал гэдэг чи ямар агуу юм бэ л гэж харахаар л юм бэлээ. Ийм агуу бясалгал гэдэг арга байж хахад чинь бид нар одоо энэ баг эм тарианы хэрэг байна уу юу гэмээр шухал юм бэлээ. Тий одоо жишээ нь тань үүдлэс гэдэг маань бол ингээд залуу байхад биднээс энэ цуснд илүү их олон тоотой эргэлзэж идэл. Нас ихэх тусам энэ маань ингээд цөөрөөд идэг. Ерөнхийдөө биднээс чинь залуу байх чи уян хатан чанар, бие махбод хичнээн ингээд залуу гэдэг чинь арьснаас нь хүртэл яадаг шүү дээ, тий. Тэгээд бясалгал хийгээд л ирж байгаа хүмүүс чинь арьс цэс царай нь хүртэл сэргээл ингээд шал өөр болол гарч байгаа. Тэр чинь ерөөсөө энэ бол яа харахгүй бас ингээд манайхан болоод зарим хүмүүс ингээд бясалгал хийх гэхлээр цаг их орноо. Завгүй гэдэг аш нөө симпатиктай өдөрдөг даа. Тийм байна. Чадахгүй. Ерөөсөө яарад л одоо ийм аюулгүй ийм мэдрэмж авч чадахгүй л гээд гүгээд байгаа байхгүй юу? Тийм байна. Тэгэл өөрөө өөртөөгөө тэмцээл одоо хүнийг бол өөрчлөх хүч бол үнэхээр яг өөртөл байгаа юм. Яг ерөөсөө ямар ч шинжлэх ухаанаар ямар ч мундаг эрдэмтэн ямар ч мундаг багш одоо хинч байсан тэгэл тэр одоо хүний тэр дотоод хүн бол өөрөө өөртөө л одоо яг эзэн болж өөрийгөө л өөрчилж байгаа юм л тий. Тийм байна. Эч тийм шүү. За бидэрт бас дараагийнх нь нөгөө 10 арга ярих юм бол нэлээ юм болох. Бас нэг дараагийнх нь залбирал мантра гэдэг нэг юм хоёр юм байдаг тий. Энэ дээр яг шинжлэх ухааныхаа үүднээс ямар үр нөлөөтэй байж болох уу гэдгийг тайлбарлавал та яах вэ? Мантра сонсох та мэдэн шүү дээ тий. Мөнгөний мантра гэдэг. Мөнгөний мантра сонсохоор хүмүүст бас ингээд мөнгө төгрөг нь орж ирнэ тэр чинь. Өөрчлөгдөн. Эдгэрлийн мантра, эрчимтэй эдгэрлийн мантра сонсохоор биед нь ирүүл болж байгаа тохиолдлууд бас зөндөө гарч байгаа. Залбирал гэдгийг би залбирлыг болохоор ерөөсөн энэ бол ямар нэгэн тийм шашны
хамаатай зүйл гэж одоо хүн төрөлхтөн харах хэрэггүй байна. Энэ бол хүн төрөлхтөн үүсэж хөгжсөн хэдэн 100 мянган жил байна шүү дээ. 900 мянган жил юм уу хүн төрөлхтөн чинь яг энэ үүсэж хөгжсөн хугацаа нь бол асар урт байж шүү дээ. Одоогийн байдлаар 300 мянган жилийн өмнө ямар ч байсан хүн амьдарч ирсэн юм байна гэдгийг бол тогтоочих шиг байна. Тэгэхээр энэ урт хугацаанд нэг өсөж хөгжих гэсэн асуудал зовлонгоосоо гарах гэсэн тэр нэг ийм эрэл хайгуулын явцад үүсэж бий болсон нэгэн шалгарсан арга нь бол залбирал гэж ойлгож хүлээж аваад тэгээд залбирлыг ингээд өөртөө дадуулж явах юм бол хүнд асар их ашиг тустай. Дээр нь одоо эрүүл болох, амьдрал ахуйгаа өөдөн даатайгаа өөрийнхөө сэтгэл зүг засах, бие махбодоо засах ийм юмнууд бол их өндөр ач холбогдолтой байх ярьдаг л да. Тэгээд яг хөө мантрагийн хувьд надад ойлгогдсон нэг зүйл бол зөвхөн нейросайенсийн үүднээс ч юм уу тайлбарлах гэж оролдох юм бол түрүүн хоёулаа төсөөлөл гэж ер нь хүний одоо энэ удирдлагын 3 том систем хүнд ер нь ингээ шийдвэр гаргахад нөлөөлөд байгаа нэг юм 3 том систем байж байгаа юм л түрүү ярьсантэй төсөөлөл ухамсарын систем, орон зайн төсөөлөл, биднээсээ арсенал сэтгэлгээч гэж яриад байдаг нэг ийм систем байж байгаа. Нөгөөх нь болохоор эерэг сөрөг сэтгэл хөдлөл. Тэрэнд сэтгэл хөдлөлтөд одоо дагаж биднээс шийдвэр гаргадаг. Нөгөөх нь бол мэдрэмж зүүн одоо энэ дотоод юунда бас суйрлаад нэг ийм 3 зүйлсүүдийн харилцан хамаарал дээр ерөнхийдөө толгойд нэг шийдвэр гараад байна гэж үздэг бол одоо жишээ нь төсөөлөл буюу тэр арсенал сэтгэлгээ чинь яаж үүсдэг вэ гэвэл магадлалын онолоор их тайлбарладаг. Өөрөөр хэлбэл нэг зүйлийг биднээс сайн муу гэж дүгнэхийн тулд тэр нөгөө нэг сэтгэл ханамж тийм зүйл одоо нэг төсөөллийг өгөхийн тулд тэднүүсийн хэдэн удаа надад тохиолдоод надад ямар одоо эерэг сөрөг сэтгэл ханамж өгсөн бэ гэдгийг энэ дунджаар биднээс шийдвэр гаргах юм. Тийм юу гаргадаг. Одоо 100 удаагийн магадлалтай нэг зүйл ингээд тохиолдоход 70% нь их ашигтай сайн байсан, 30% нь жоохон ашиггүй байсан гэх юм бол за 70% нь энэ нэг жоохон илүү юм уу та гэдэг. Ингээд биднээсийн тарих иймэрхүү давтамжийн дарааллуудын одоо нэг одоо юу гэж хэлэх юм тэр нэг error гэдэг багхгүй хүлээлт expectation буюу биднээсийн тарих дандаа ийм хүлээлт бий болгож байдаг. Ерөөсөө энэ юм ийм хүлээлт ийм юмд үр дүнд хүрэх ёстой гэсэн ийм хүлээлт байж байдаг. Тэгээд тэр хүлээлттэй хэр их сайн хүрснийх нь тэр процентоор нь хүний тарих эрэг сөрөг тийм сэтгэл ханамж өгöd. Түүгээр түүнийхээ тохиолдсон магадлалаар одоо биднээс итгэл үнэмшилтэй болж идэг. Тэгэхээр мантра уншаад ингээд байгаа хүмүүс юунд ээж нэгвэл тийм эрэг сэтгэл хөдлөлтөй уншиж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө нэг эрэг тохиолдлуудын давтамжийг бол нэгт нэмэгдүүлж өгч байгаа. Хоёрт тэр нөгөө нэг мантра уншина гэдэг чинь цаана нэг төсөөллийг уншиж давтж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо жишээ нь хүмүүс ийм тохиолдлууд их ярьдаг те нөгөө ийм машин дуртай ийм машин худалдаад авчих юмсан гэхэлэр хот дондор нөгөө машин нь л яваад байгаа юм шиг болдог те. Яагаад гэвэл тэр нөгөө нэг зорилго руугаа илүү фокус болж. Тэгэхээр нөгөө нэг анхаарал буюу тэр дотор ингээд нөгөө нэг дотор юу орж ирж чинь те тэр чинь ингээд гадна бий болно гэж байгаа байхгүй. Яг тэрнтэй адилхан өөрийнхөө дотор тэрийг бий болгочихлаа чинь тэр нөгөө нэг одоо тэр бодтой хэрэгжих тэр цаг хугацааны асуудал болоод ах шиг надад бол ингэж төсөөлөгдөж. Тэгээд залбирал бол илүү их бас яг саяныхтай их төстэй мөртлөнгөөсөө одоо нэг сэтгэл хөдлөлтэй дотоод мэдрэмжэн дээрээ суйрлаж саяны мантра шиг гэж хийж өгч. Одоо аль системээ давмгаалж хэрэгжилж чинь те хүн болгон их сони юм шиг байгаа. Ингээд анзаараад хахад би одоо жишээ нь сэтгэл хөдлөлийнхөө системээр илүү их нөгөө нэг ямиг мэдэрч ингэж явдаг байхад өөр нэг хүн бол илүү их нөгөө арсенал сэтгэлгээгээрээ эрэгтэй хүмүүс бол илүү их мантра ч юм уу нэг тиймэрхүү юунд магадгүй илүү ээж магадгүй. Тийм тэгээд ингээд одоо өөр нэг эмэгтэйчүүд юунд бол илүү их мэдрэмж юундаа суурилсан, залбирсан те эднээс нь илүү их үр дүнд өгч магадгүй. Тэгэхээр нөгөө хувь хүмүүс одоо individual difference гэж хэлдэг л те. Хувь хүний онцлогоос хамаарад тэгээ энэ аргуудыг аваад хэрэглэхэд бол хэн өөр дээр нь сайн аль арга өөр дээрээ сайн ажиллаж чинь тэрийг илүү их
ашиглахмаар Тий. шүү. Тэгээд юу бас нэг юм асуумаар санагдчихэв нөгөө тэр Joyce Dispenza-гийн юу лекц мэгцэн дээр бол тэгж яригдээд идэв. Тарих зүрхний уялдаатай байдал гэдэг. Тэ. Одоо бидний хараа юм бол мэдрэмжэндээ буудаггүй, бие рүүгээ бууж бясалгах чаддаггүй. Зөвхөн ингээд тархин дээрээ амьдраад байдаг. Зөвхөн нэг юм одоо таны саяныхаар юм бол тэр арцнал сэтгэлгээ зөвхөн тэрүүгээр логик сэтгэлгээгээ л ашиглаад байдаг. Мэдрэмжээ нэг ашигладаг, мэдэрч мэддэггүй. Тэгээ бясалгал хийж байгаа хүн чинь ингээд нөгөө бүр төвлөрөөд те бүр ингээд гүнзгий төвлөрөөд тэгээд тэр төсөөлж байгаа бодож байгаа зүйл нь бараг бодиттой юм шиг ингээд биеинд мэдрэмж төрөөд зүүд шиг бүр ингээд бясалгалтаа орон энэ гэж хүмүүс яриад байгаа. Тэгэж энэ тэр бясалгалыг хийхээр бүр маш гүнзгий мэдрэмжтэй маш сайн болчихж байгаа. Тэгж чадахгүй зүгээр нэг ингээд нэг нүдэн дээрээ нэг хайлтны юм төсөөлсөн болоод биеийн мэдрэмж байхгүй. Тэгж хийгээд байгаа хүний хүмүүсийн бясалгал нь жоохон дутуу яваад байгаа байхгүй юу? Бясалгал руугаа гүнзгий орж чадахгүй. Бясалгалаа гүнзгий орсон хүмүүс бол яг ингээл гоё одоо сайхан мэдээ, байгалийн эрчим шингэж идэгрэг, цагаан гэрэлгээ бясалгалуудыг ингээл хийнгүүт чинь нэрэл яг идэгцсэн юм шиг мэдрэмж аваад, нэрэл яг нэг гоё болцсон юм шиг санагдаал ингээл нэг юм сэтгэл хөөрөөл босч ирдэг байхгүй юу? Тэгж хийж чадж байгаа хүмүүсүүд нь бол үнэхээр ингээ хурдан идэгрээд, хурдан үрдэн аваадах. Гэтэл нэг хэсэг хүмүүсүүд нэрс тэгж чадахгүй байна. Энэ биеийн мэдрэмжээ ингээ хаацсан байна. Тэгээд энэ биед мэдрэмж гэж юу юм бэ гэж асууж जैन. Тэгээд ийм хүмүүст нь бол таны тэр зааж өгдөг дасгал энэ төр бол бас их нөлөөтэй байхаар юм бэлээ дээ. Тэгээд энэ нь одоо яг таны тэр эрдмийн ажиллаар энэ төр чинь бол нейросайенсийн хувьд яаж тайлбарлагдах вэ? Энэ одоо миний хувьд ингээд одоо мэдрэмж төрдөг юм үндсэн 3 зам байна гэж тайлбарлаж байна л да. Нэгдүгээрт нь энэ одоо ухамсараас те бодлосоо тэр мэдрэмж рүүгээ хүрдэг. Нөгөө хоёрдугаарт нь бол одоо энэ хараа мэдрэхүй энэ 5 мэдрэхүйгээр дамжаад мэдрэмжтэй хүрдэг. Гуравдугаарт нь энэ бие махбодоос бие махбодын дотоод мэдээллийн систем гэж байна л да. Энийг идиотетик гэж хэлж байгаа. Энэ идиотетик гэдэг энэ өөрийн гэс утгатай. Энэ биднүүсийн энэ үе мөч булчин салчин энэ юун дотор тэгээ бас энэ дунд чихний дотор ингээд ийм дун шиг эргэтэн байж идэг. Тэрэн дотор ийм тэгш ус шиг ийм цалгиж идэг. Ус шиг тэндээс бас хүний биеийн балансыг төвлөрүүлж идэг. Зөнгөөсөө мэдрэх юм. Зөнгөөсөө тэр байгаль язгуур чанараасаа мэдрэх хэлээд байгаа юм байна наадах чинь бол. Тэрээсөө энэ хүн ингээ босоод зогсно гэдэг чинь бол маш олон мэдрэлийн бас нэгдсэн үйл ажиллагаа болчихж байгаа байхгүй. Ерөөсөө л энэ олон reference copy гэдэг хэр их удаа одоо булчингаа хөдөлгөөд хаана яаж хөдөлсөн гэх зэрэгээр иймэрхүү хөдөлгөөний энэ идиотет зөнгөөсөө дотроосоо гарч ирсэн юм мэдрэхүй гэж байдаг. Энүүгээр дамжуулаад мэдрэмжид хүрдэг. Одоо жишээ нь энэний зүгээр өлсөх хүртэл энэ дотоод мэдрэмжийн нэг хэлбэр юм байна шүү дээ. Энэ одоо үе мөчтөөс ирж байгаа энэ дотоод мэдрэмжээр суйрлаад дээшээгээ энэ дотгошоогоо аялд сурсан хүмүүс яг таны саяны хэлдгээр ингээд бясалгалд их сайн ороод өгөөд энэ нөгөө нэг мэдрэмж рүүгээл уусаж орж чадж байгаа хүмүүс бясалгалд гүн ороод ах шиг миний хувьд анзаар. Тэгэхээр юу юм бэ те? Тэр би мэдрэмжээ мэдрэхгүй байх гэдэг хүмүүс чинь төсөөллөөс бирүүгээ мэдрүүлж чадахгүй л байгаа хүмүүс юм байна. Түүнээс шүүр 5 мэдрэхгүй нь байж иж таараа штэ. Мэдрэмж гэдэг чинь таны яг нэг шинжлэх ухаан гэдэг чинь эвэл гоё юм да. 3 төрлөөр үүсэх юм байна штэ. Нэг нь бол төсөөллөөс үүсчин, бодлоос үүсчин. Нөгөөх нь 5 мэдрэхгүй хүн арзгаар яманд хурж үзээд мэдрэхгүй байх гэж байхгүй үсттэй. 5 мэдрэхүүгээрээ нөгөөх нь бол зүүн мэдрэмжээрээ. Тий. Тэгэхээр өлсөж байгаа мэдэхгүй хүн гэж байхгүй штэ. Мэдрэмжээ мэдрэхгүй байна гэж байгаа хүн болвол тех боломжгүй юм байна. Мэдрэмжгээ мэдрэхгүй байх хүн байх боломжгүй юм байна. Хаачаад байгаа байхгүй юу? Ерөөсөө л одоо ямар нэгэн тиймэрхүү хүмүүс бол нэг сэтгэл зүйн хувьд би чадахгүй байх ч юм уу одоо болохгүй дээрээ төвлөрөж ч юм уу. Тий. Мэдэрч байгаагаа мэдэхгүй л байдаг юм байна. Мэдэрч байгаагаа мэдэрч тэр нөгөө нэг дотгошоогоо аялж ихгүй тэгээд нэг бохор мөтч орчоол одоо нэг аллоцентрик гэж бас байдаг байхгүй. Тэр нь болохоор гадаад орчин төвлөрдөг гэсэн үг. Одоо биднээс энэ хараагаар авж байгаа гаднаас энэ хоёр идиотетик болон аллотетик гэдэг энэ гадаад дотоод энэ хоёр ертөнц хоорондоо ингээ огтлцож
огтлцож нийлдэг. Тэр огтлцол дээр биднес одоо энэ орон зайн төсөөллийг авч явдаг гэж үздэг баггүй юу? Тэгэхээр энэ биднес ингээд алхаал годомжинд явж чадж байгаа, хөдөлгөөн хийж чадж байгаа бол энэ төсөөлөл, энэ мэдрэмж бүгд нь байж байгаа. Тэр мэдрэмжэл хаачаал өөрөө өөртөө итгэхгүй байгаа, хийхгүй байгаа л юм асуудал. Тийм байна тий. За бид хоёрын ярилцлага бол нэлээд ингээд цаг явцсан байгаа. Одоо Тийм байна. сүүлийнхээ асуултыг асуугаад тэгээд өндөрлүүлээ хоёлаа. Тэгээд одоо яг эрдэмтэн хүнээс, доктор хүнээс тэгээд энэ тарих судлал тэгээд ийм тэ энийг ингэж холбож судалж чадж байгаа ийм гайхалтай хүнээс хамгийн энгийнээр хүн одоо ингээд та ярьсан шүү дээ, хүн өөрийгөө өөрчлөхийн тулд өөрөө л өөрчлөнө гэдэг нь бол тодорхой. Тэгвэл өөрийгөө өөрчилж амьдралаа өөрчлөе, сайн сайхан болгоё, эрүүл болъё, аз жаргалтай амьдрий, баяжий, амжилтанд хүрье ч гэдэг юм уу те. Ийм хүсэл хүн болгонд л байгаа шүү дээ. Хамгийн энгийндээ яг үүнийг бүтээ хийхийн тулд юунаас эхлэх вэ? Ханаас эхлэх вэ? Яах ёстой вэ? Ерөөсөө биднес их сул орхиод байдаг нэг асуудал бол ерөөс бодлоо анзаарахаас л эхэлнэ. Анзааргал биднээсийн хамгийн ихний алхам бол. Тэгээд анзаараад эхлэхлээр биднес дараагийн алхам нөгөө нэг сурах чигээ эрхэм болгол хандах зүг өөрөө тогтно гэж нэг сайхан үг шүү дээ. Ерөөсөө анзаараад эхлэхэд л хүн бол сайн сайхныг тэр нөгөө дотоод мөн чанар гэрлэн дотроо байгаа учраас тэр зөнгөө дагаад л анзааргаа хөгжүүлэл явхад биднес л ингээд өөрөө өөртөө хөгжих төр бүрэн гарцсан л байгаа. Тэгээ мэдээж одоо нэг эерэг болон сөрөг сэтгэл хөдлөлүүдийг ойлгож сурах. Тэгээд энэ одоо хайр талархал гэж нэг хамгийн өвчтэй зэвсэг байна. Тэгээд энийг л одоо хөгжүүлэхэд их чухал гэж боддоо шүү дээ. Тийм шүү. Хүн өөрийгөө анзаараад эхлэнэ гэдэг чинь л тэгэл засагдахын эхлэл. Өсөж дэвжихийн эхлэл тэндээс л эхэлдэг юм байлаа. Маш гоё. Эрдэмтэн хүний зөвлөгөө байлаа гэж бодож байна. Тэгээ эрдэмтэн хүний спиричуал зөвлөгөө байлаа. Эрдэмтэн хүн баймааргүй. Цөөхөн эрдэмтэн хүмүүс юм спиричуал зам руу орд юм байлаа шүү дээ. Ихэнх нь тэр нөгөө тэр материалыг ертөнцийн шигчт юм байлаа шүү дээ. За ингээд урилгыг маань хүлээж аваад үзэгч олонд маань үнэтэй сайхан зөвлөгөө өгсөн, Монголын сор болсон, Монголын бахархал болсон ийм нэгэн эрдэмт сайхан хүү. Жамбалд орж. Чин зэрэг. Жамбалд орж мөн тий авгна. Үгүй чойжилж ав. Чойжилж аваачлаарай. Чойжилж авын чин зэрэг гэж энэ эрдэмтэн сайхан залууд, идэр залуухан юм сайхан залууд үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна. Би бас шинжлэх ухаанд маш их талархах сэтгэл төрлөө тантай ярилцж байхад ингээд гоё юмыг ингээд тоочны болгоод томьёолоод тэтэн шиг тим юм байдаг, тэр нь тэгдэг, энэ нь ингэдэг гэд ингээд бүр ойлгомжтой болгоод ингээд гаргаад өгж байгаа шинжлэх ухаан гэж бас гайхамшигтай л юм да гэд бас дотроо ингээд шинжлэх ухааныг үнэлэмж, талархал дотор оволцож суулаа тантай ярьж хахад. Тэгээ таны одоо цааш тий эрдмийн ажил үйлсэд амжилт бүтээл хүсье. Энэ мэтчлэнгээр одоо Монголын минь залуучууд сор болсон тэгээд бахархал болсон ийм бүтээл газар ингэж гэрэлт өгөх болтугай гэж би бас өрөөмөрөө яг л тань шиг ингэж гийгүүлэх болтугай гэж өрөөмөр. Бидний зорилго бас яг тийм юм. Ингээд хүний энэ та бүхэн түрүү ярьсан тэр хүнд ямар ч боломж байж болох гэдэг шүү дээ. Нэг нейро 10,000 синапстай. Тэгээ 80 тэрбумэс алинтай ч холбосон болж шүү дээ. Тэгэхээр тэр хүнээс ямар эрдэм ухаан, ямар юу гарах хэвээр нэг бүр хязгааргүй боломж л байна. Тэр хязгааргүй боломжийг нь ашиглуулж энэ Монголын хойч үе, Монголын ирээдүй тэгээд бид нар энэ тэнгэрлэг ард түмэн байж, хайрлаг, гэгээлэг, бурханлаг, сүнслэг ийм ард түмэн байж дэлхийн ертөнцийн гэрэлтүүлийг гийгүүлээ, дэлхийд хайрыг экспортлъя, дэлхийд бэлэг эрдмийг экспортлж орлого мөнгө олдог ийм гайхамшигт үндэстнийг бүтээх юмсан гэсэн мөрөгдөлтөй зорилготой шүү. Тэгээд одоо тэр зорилгыг маань аль хэзээ хэрэгжүүлээд явж байгаа танд бас талархлаа. Ярилцахад их сайхан байлаа.
Бас энэ сайхан үйлс энэ сэтгэлийн дуудлагаараа бас энэ сэтгэлийн шид гэсэн ийм сайхан одоо энэ дотоод мэдрэхүйгээ мэдрэгч байгаа энэ сайхан хүмүүстэй бас уулзах боломж жаргал гшаад амжуулаад алдаж байгаа. Тэгээд өөрийнхөө бас одоо энэ эрдэм шинжилгээ судалгааны ажил дээр үндэслээд одоо simple is best гэдэг юм ураа тавьчихдаг. Ерөөсө хамгийн наазахын хүн хийж чадхаар хамгийн энгийн боловч энэ дотоод сэтгэлтэйгээ уялдсан энэ хөдөлгөөнт бяцлаглалын юм арга техникүүдийг бас хүмүүстэй заагаад энэ биеэрээ дамжуулж түрүүн хоёлаа ярьсан шүү дээ. Одоо ухамсараараа мэдрэхүйгээрээ гэд биеэрээ дамжуулж энэ мэдрэмжид хүрэх нэг бас зам энд байна гэдээ бас янз бүрийн хүмүүс байгаа учраас авах хүмүүс нь аваад хэрэгжүүлэх юм бол үр дүн маш их сайтай. Тэгээд би бас спортод их дуртай, спортороос баггүй хичээлжсэн. Тэгээд спортыг бас энэ дотоод сэтгэлтэйгээ уялдуулж хичээлэх юм бол үр дүн бас их өндөр гардаг. Ялангуяа спортын амжилт одоогоороо бас спортын амжилтууд маань их буурахгүй яваад байгаа ч гэсэн их сонирм. Энэ ингээ бясалгалтай холбогдоод янз бүрийн юм ингээ холбож хийх бас нэг дараагийн гарцууд байдаг баг гэж. Эрдэм шинжилгээний судалгааны ажил маань ч хүртэл энэ бясалгалд суйрлаад явхлаар хамаагүй үр дүн өндөр болж байгаа. Гүйцэтгэл сайжирч байгаа. Энэ мэтчлэнгээр их сайхан хүн болоо энгийн амьдралынхаа хэвийн үйл ажиллагааг ч гэсэн илүү их гэгээлэг болгох. Энэ сайхан үйлсэлт ингээд маш их баяртай байна. Тэгээд энэхүү подкастыг маань ингээд сонсож байгаа хүн болгонд бас нэг сэтгэлд нь гэгэрэл нэмж энэ өөрөө өөрийгөө анзаарах тэр зам мөрийг нэг юм сайхан ярилцлага болсон байхаа гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Баярлалаа багш. За их баярлалаа. Танаас би нэг асуулт асуугаагүй юм байна гэж бодож байна. Одоо энэ хайр инэрлийн сэтгэл бие махбодод төрөхөөр маш сайн байгаад байгаа шүү дээ. Тэр ямар учиртай яагаад тэгээд байна? Бүх ерөөсөө өвчний ангаах тэр үндэс хайраас гараад байгаа байхгүй юу? Харин энэ одоо манай нэг бас найз доктор байна л да одоо манайхан сургуулийг яг тэр доктор маань энэ тархины доторх окситоцин гэдэг нейромедиатор дээр ажилладаг. Тэгээд энэ окситоцин гэдэг бодис хизээ хаана ялгардаг вэ гэвэл их хүн төрөх үед ялгардаг. Тэгээд энэ маш ихээр ялгардаг. Одоо жишээ нь бас энэ зарим нэг төрж үдсэн хүмүүс мэдж байгаа. Одоо төрсний дараах умааг хүчтэй агшаагаад ингээд юу яхад окситоциныг нэмэлтээр ингээд тарж гэдэг хүний биед бол одоо эмэгтэй хүний биед бол тийм их нөгөө окситоцин ялгардаг учраас эмэгтэй хүн бол энэ хайр гэдэг зүйлийг хүүхдээ гаргаал ингээд тэрхэд бүр эрэгтэй хүн хизээч мэдэрч ингэж ойлгохооргүй тэр хайрыг тэр дотор бүтээдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хайр гэдэг эхийн хайр, энэ хайр гэдэг юм чинь бол одоо тархинаас одоо бас ингэж ялгардаг байна шүү дээ оксид. Тэгэхээр энэ хайрын үед тийм их хүчтэй тэр даавар ялгардаг учраас хүний энэ одоо хайраар дүүрсэн бие бол ингээд өөрийгөө хамгийн их эрүүл сараал тийм одоо сайхан төлөв дээрээ байна гэж урсаж гарч идэг гэж үздэг болохоор. За их баярлалаа. Ингээд хоёлаа подкастын удаагийн дугаараа ярив. Ингээд асуугаад ярилээд байвал нилээл юм ярих ба. Тийм байна. Тэгээд одоо бид хоёрын өнөөдрийн энэ удаагийн подкаст нэвтрүүлгийн маань дугаар энэ хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай эзэгчтэй. Баяртай баярлалаа.